энэ яг шорон бодог юм билээ. Тэгээ энэ шорон бодгаар бодсон одоо 65 жилийн өмнө хийгдсэн морин уур гэхээр замдаа бас л их эртний уурдаа ороо явж байгаа. Намайг Инх хотхон гэдэг би Архангай аймгийн Цэцэрлэг хотын одоо 1963 онд тэнд Архангай аймгийн Цэцэрлэг хотод мэндэлж тэгээд Хөвсгөл аймагт одоо хүүхэд насаа өнгөрөөж тэгээд одоо 1981-ээс 84 он цэргийн алба гараад тэгээд 84-өөс хойш одоо Улаанбаатар хотод усан барилгын үйлдвэрлэлийн нэгдэл гэж байсан. Тэнд ингэж барилгын тэрээс ажиллаж агаад тэгээд зах зээл эхлээл одоо тэр үеэр зах зээл эхлэнгүүт одоо эхлээс өмнөхөн би одоо бас энэ гар урлал оролцож эхэлж ирсэн. Тэгээд тэр үеэрээс одоо мөрөн хуурийг чигсэн юм би айлын 6 дахь хүүхдийг эсвэл бид нар манай аав бол Захын аймгийн Сонгон сумын харьяат чойж өгч хүн байгаа. Манай ээж болохоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат ийм хүн байгаамаа. Тэгээ би одоо өөрөө энэ морин хуур уурлаад 36 жил болж байна. Яг одоо албан ёсоор анх мод утга нийлүүлж ирснээс хойш гэсэн утгаар ингээд бодоод үзэхээр 36 жил болж байгаа. Яг мэргэжлийн морин хуур хөгжим уурлаад бол 20 гаруй жил одоо 24 5 жил болж байна. Морин хуур хийхээс өмнө болохоор би ингээд чөлөөт бүх үндэсний хөр баригдчихсан. Тэгээд тэгж баригдж явж байгаад сайхан залуунаас 20 эд насны дээр бэлтгэл аваад тэгээд одоо гэрт нэг хэсэг хугацаанд байх шаардлага гараад тэр хугацаанд одоо ингээд одоо морин хуур тухайн үед яг одоо өөрийнхөө ойлгосоор морин хуур хийж хэлсэн. Тэр нь болохоор одоогийнхоор хүмүүс ярьдгаар болохоор бэлэг тусгалын морин хуур гэсэн утгатай тиймэрхүү морин хуур хийж эхэлж ирсэн юм байна. Тэгээд тэр маань одоо миний морин одоо энэ морин хуур уурлснаас суралцах энэ цаашдаа ингээд мэргэжлийн морин хуурлаж болох бүх суурийг тавьсан гэж үздэг. Би 89 онд анх тэгж хийж эхэлсэн. Тэгээд тэр маань ингээд алдаг оног ингээд хийж болж явсаар хагаад тэгээд сүүлдээ нэг зах зээл ихлээр нэг хэсэг ингээд бас янз бүрийн ороо бусгаа 8 арилжаагаар гэж явж хагаад тэгээд ерөөсөө морин хуурлуугаа дагнаад орцсон. Тэрэн дээр тууштай явсан. Одоо ямар нэг өөр тийш хойдвохгүйгээр морин уурал гэдээ яваад байсан. Энэний үр дүнд одоо би энэ морин уур хөгжмийг басны зөх хэмжээний мэргэжлийн түвшинд бий сурах тэр байр суурь нь одоо нэгдсэн байдгийн болов гэж боддог байхгүй юу. Ер нь морин уур хөгжим одоо хийснээр миний амьдралд маш сайхан өөрчлөлт орсон. Энэ сайхан хөгжмийг хийж байгаа гэж бодохоор өөрөө чинь бидний одоо сайхан хүннэг үеэс гаралтай энэ сайхан хөгжмийн зэмсэг маань бидэнд ингээд өвөг дээсмээр үнэн хөсөлгөө бидэнд төвчээр өгсөн энэ сайхан хөгжмийн зэмсэг байгаа шүү дээ. Энийг чинь бид нар ингээд сайхан өөрснөө ингээд бас цааш нь өргөжлүүлээд яг байх ёстой ном дүрмээр нь ингэж авч явах ёстой байна гэдэг ойлголтыг авч хэлснээс хойш тууштай энэ одоо сэтгэл зүрхээ өгөөд одоо сүүлдээ бүр энэ маань одоо гэр бүлийн одоо шахуу тийм үйл ажиллагаа одоо яваад болчихж байгаа. Би одоо том хүүдээ сургасан, охиндоо сургасан. Тэгээ одоо энэ эдгээр байна одоо ингээд зөх хэмжээгээр хаяа завж өгөөрөө өөрснөө давхар ажилттай байдаг учраас тэрийг ажлаа хайж завж өгөөрөө бас хийж натаас бас уралдаан тэмцээнд одоо 2 удаа ингээд орсон байж идэг. Тэгээд одоо энэ морин уур хөгжим гэдэг энэ сайхан урлал руу ингэж орсондоо их баяртай гэх юм аа. Ер нь яг би түрүү хэлжсэн морин уур хөгжим бол одоо хүннэг үеэс биднэрт одоо ингээд энэ сайхан хөгжмийг биднэрт өргөө бэлгэлчихжээ. Ачаад ингээд одоо ингээд дамжаад удам дамжаад ингээд биднэрт өглөн уламжлалд ирсэн байна. Энэ сайхан хөгжмийн зэмсгийг одоо бид нар одоо тэр хүмүүсийн одоо хэмжээнд загсан заавраар нь биш ч гэсэн тэднийхэн сэтгэл санааных нь өвлөн уламжлагдах тэр одоо ямар юм бэ тэргээр ингэж бид нар авч явах хичээж явдаг. Дээрээс нь болохоор одоо морин хуур хөгжим өөрөө одоо ингээд дээхэн үед бол одоо яг нэг хөгжимгүй энэ арай татуу байсан үед болохоор ингээд яг нэг мэргэжлийн тал руу ороогүй байсан учраас тухайн үед энэ ахуйн чанартай хөгжим болохоор ахуйн хэрэглээнд хэрэглэж явчихсан. Одоо тийм учраас энэ морин хуур хөгжмөө бид нар одоо ингээд ямарсан энэ одоо цаг үеэ дагаад одоо нэг морин хуурч нь өөрөө сайжрах явчих чинь тий. Тэгэхээр бид нар тэрэгднээс хоцрохгүйгээр мэргэжлийн түвшинд бас сайн хуураа зөх хэмжээнд сайн хийхгүй болохгүй гэдэг үүднээс ингээд бас сайжруулж явж байгаа. Гэхдээ бас нэг яг дэг жайг нь алдагдуулахгүй явахыг бас хичээж явдаг. Одоо яг ер нь бол яг арьсан цартаа байсан л да энэ дээр үед бол тэгээ тэр үед бол ингээд байж байгаа нэг социализмын үед
Хийлийн мэрэгчлэн Денис Ярва гэж мэрэгчлэн одоо 60-аад оны үед байх би одоо яг тийм тодорхой мэдэхгүй байна. Нэг Денис Ярва гэж мэрэгчлэн ирээд хийлийн мэрэгчлэн урлаж мэрэгчлэн ярьж Монголд ингэж зөвлөх багшаар хөгжмөдөд ажиллаж байгаа. Тэр хүн одоо арьсан цартай хуурыг модон цартай болгоё гэж хэлээд тэгээд ингээд арьсан цартай хуур модон цартай болсон тийм түүх бичигдсэн байдгийг. Тэгэхээр ер нь тэрнээс хойш одоо мэрэгжлийн тал руугаа орох энэ зүйл нь тэндээс эхэлсэн болов гэж бодож явдгийн миний хувьд бол. За яг нь ер нь бол одоо манай мэрэгжлийн хөгжим урлаачид одоо биенээсээ суралцах, биентэйгээ бас ингээд санал бодлоо солилцох, дээрэс нь өшөө шав сургалт бэлдэх энэ төргээд одоо олон талын юмуд бас зохион байгуулж байна. Тэр болгонд бас нэг өөрийнхөө зөх хэмжээний байр суурь хувь нэмрийг оруулаад явах юмсан гэж бодож хичээж явдаг. Марин хуур хөгжмийг би анх одоо ингээд хийж ирснээс хойш сүүлийн 20 хэдэн жил мэрэгжлийн хөгжим урлал гэдэг тал руугаа орохдоо одоо мэрэгжлийн хөгжим урлагчдын уралдаан гэж 4 жил нэг болдог уралдаан болдог. Тэгэхээр 14-18 онд би 2 удаа манай урлагаас одоо 2 удаа оролцож 5 дугаар анд нэг 4 дугаар анд нэг орсон байна. Энэ болохоор одоо бидний зөх хэмжээнд бас ингээд урлагчдынхаа байр суурийн одоо ойролцоо хэмжээд хосрохгүй яваад байна гэдгийг тодтогч байгаа нэг хэлбэр юм болов уу гэж ойлгож яваа. Тэгээд одоо би бол бодгийн энэ одоо өөртөө байгаа энэ сурсан мэдсэн бүх юм аа бас нэг одоо хүүхдүүдтэй болон өшөө яг сурах хүслээр хэмжилттэй тийм залуучуудад бас нэг ганц нэг хүмүүс ингээс хамгийн маа зааж үлдээж хэмсэн гэж бас их бодож явдаг. Тэгээ яг нэг одоогийн залуучууд маань бас нэг жоохон тийм яг ингээд сайхан марин урлал дээр ингээд тогтоод ингээд явчих тийм залуучууд бас нэг одож өгөхгүй байгаад байна. Нэг уулын темслэгсний залуу их сайхан сурмаар байсан. Нөгөөх нь цэгт яваа тэгээд тэндээ үлдсэн. Тэгээд одоо ингээд дараа нь дахиж шав бил чадаагүй байна. Яг нэг шавын хувьд бол одоо би Хөвсгөл аймагт нэг шав бэлдсэн байж байгаа. Завхан аймагт нэг юу Дархан хотод нэг шав бэлдсэн байгаа. Бас өнгөрсөн одоо энэ 2025 оны оросод би Баян-Улгийн аймагт одоо тэнд нэг шав бэлдсэн байгаа. Ингээд ер нь бол бас өөрийнхөө хэмжээнд зөх хэмжээгээр нэг орон нутагт бас нэг мэрэгжлийн марин хуур хөгжим урлалыг зөх хэмжээгээр одоо бас ингээд хүмүүст ойлгуулаад дээрээс нь хүн сургаа явах юмсан гэсэн бодлогоо би яг нь сургаад явна гэдэг чинь өөрөө би төгс тэр хүнд заагаад байгаа юм биш үү? Тэр хүнийг ямарсан марин хуурын анхны мэдгэдэгтүүнтэй болчих хэрэгтэй. Тэрнээс хойш бол тэр хүн өөрөө ингээд одоо мэрэгжлийн төвшөнд хүртэл ингээд явчнаа гэдэг үүднээс одоо энэ марин хуур хөгжмийг ингээд хийгээ явж сургаа явж байгаа. За марин хуур хөгжим бол өөрөө их тийм амархан бас хийчих хөгжим биш. Их нарийн уур ухаан, хэмжээ дамжаа, тэгээ өв уламжлал, дээрээс нь хуурын стандарт гэсний айхтар юм тэднийг бүгдийг ингээд явц цаг барьж явах хэрэгтэй. Жишээ нь одоо гэхэд энэ марин хуур хөгжим гэж одоо хөгжмийн үйлдвэр гэж байгаад тэндээс гаралтай энэ одоо сайхан марин хуур хөгжим байгаа. Энэ марин хуур хөгжим маань одоо ингээд ер нь бол их цөөхөн байдаг. Жүгдэр мастер гэж мастер урдаачийн гараар хийгдсэн ийм сайхан хөгжим ингээ байж байгаа. Энэ хөгжмийг одоо ингээ одоо эдийд гэхэд ийм сайхан дуу тембр алдахгүйгээр ингээ явж идэг. Энийг би болохоор ингээ одоо их сайхан хадгалж том бүгд ингээ үлдээсэн байж байгаа. Тэгээ энэ хуурныхаа дуу сонсч болох уу?
би бол урлаач юмдгоос тоглооч юм биш. Гэхдээ энэ хөгжмийн дуу авийг бас ингээд та бүхэнд сонсгож ийм сайхан хөгжим одоо энэ олон жил болоход ингэж хадгалагдаж дуу аваа ингээд хадгалагдаж явж байна гэдгийг л үзүүлж байгаа юм шүү. Тэгээд одоо энэ сайхан борлуудаас суралцаж би бол өөрөө бол ер нь бол одоо юу яасан өөрөө ингээд хөгжим урал руу одоо орсноос хойш одоо ингээд хөгжим урлыг ямарсан зохио хэмжээнд мэргэжлийн төвшөнд ингэж хийхийн тулд их хичээж явж байгаа. Тэгээ одоо ингээд мэргэжлийн зөвхөн одоо энэ материалууд гэхэд одоо жишээ нь хэд энэ материал энэ бол сонголтын уур гарч байгаа байдал. Энэ ингээд одоо ингээд жишээ нь ингээд толгой ингээд тусад нь хийгдэж ингэж гарч ирдэг. Тэгээд энэ дээр ингээд улаан мод грип гэж ярьж байгаа. Улаан модоор ингээд грип наад. Энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ өөрөө нэг одоо ингээд зохио хэмжээний ингээд доонд энэ хоёр чавхс маш хүчтэй хайрцаг нэрээр дарж идэг. Энэ дарж байгаа хэлбэлцээр ингээд тоглохоор энэ ингээд хэлбэлцлийг нэм хэлбэлцэл орж идэг. Тэр хэлбэлцлийг ингээд багасж тэгээ ямар нэгэн дуу авийг илүү дутуу тийм дуу аваа бас нэг шуумыг дарах тийм зорилттой хийгдэг гэж бодож явдаг. Бас энэ шилб байна. Энэ шилбийг заавал ингэж нааж хийдэг. Энийг ингэж нааж хийхгүй болохоор энэний ширхгэн зөрдөг. Одоо ингээд шууд эндээс ингээд өргөжлөө өөрөөс нь гарч чад эндээс ингээд ширхгэн зөрөөд энэгээр одоо яг энэ дундуур ингээд сууралт гарах магадлал их өндөр байдаг. Ингээд их олон талын одоо шаардлага гардаг. Тийм учраас бид нар одоо энэ болгоноо ингээд яг л нөө стандарт бариулж одоо чинь хайрцаг гэж чинь одоо энэ усаар хийх ёстой. Тэгээ энэ чинь одоо ингээд энэ дээр чинь яг нэг 3 мм-т 3-аас 4 мм-т ингэж хайрцаг зангидаа. Тэгээ энэ дээр ингээд хөмсг одоо нааж өгнө. Дээрээс нь булангуудаа нааж өгөө. Тэгээ ер нь хуурны стандарт гэж бид нар сүүлийн үед манай холбооноос ингээд баталсан байж байгаа. Тэр стандарт нь болохоор ерөнхийдөө бол 9.5 хавцаа гэж ингэж одоо энэ өргөний хэмжээ. Тэгээ энэ хэмжээ тэр бүгд ингээд стандарт ингээд одоо энэ шинэ 20 гэдэг ингээд 28, энэ 31 гэдэг ингээд бүгд хэмжээ стандартыг бүгдийг батлаад өгсөн байж байгаа. Уурны ишний одоо эндээс энэ хэмжээ хэд байх вэ? Энэний хэмжээ хэд байх ёстой? Эндгээд бүгд стандартыг батлаад өгсөн байдаг учраас тэр стандарт дээр нь нийцүүлээд ингээд цаанаасаа бүгд ингээд одоо хуурны уут хүртэл тэр хуурандаа зөксөөд ингээд хийгээд ирсэн байж. Тэгээ яг хөө зарим нэг одоо залуучуудын сонирхлоор бас нэг жоохон стил юм өөрчлөгдөж ингэж хуурнууд хийгдлэхэд тэр бол яг тэрэндээ тохируулаад өөрснөө саваа хэлээд бас нэг тийм бол байдаг. Нийтлэг бол ерөнхийдөө нэг стандартаа тэрийгэ байж явдаг тийм байгаамаа. Яг ер нь бол бас одоо юмд ямарваа нэг юмд чинь нэг ген удам судрын гэж байдаг штэ. Тэгээ яг ер нь өвдөл байсан болов уу гэж боддог. Манай ээж удамд их уран усуд байсан. Хуурч чөлтөм гэдэг одоо Хөвсгөл аймгийн Паралын сумын хуурч чөлтөм гэдэг одоо хүн байсан. Тэр нь болохоор хуурч чөлтөм гэдэг хүн болохоор өөрөө хуурд сайхан хуурдаг гарын уртаа тийм хүн байсан гэж байгаа. Бас манай нагацах Батсуур гэдэг одоо бас гарын уртаа тийм хүн байсан гэж байгаа. Тэгэхээр ер нь бол би тэднээс суралцаж тэдний бас одоо яг хажууд нь бай суралцаагүй ч гэсэн тэднээс хийсэн барьсан одоо тэр өг дээсийнхээ яриа үгсийг сонсож явсныхаа юугаар энд бас нэг сонирхолтой болж орж ирсэн юм уу гэж бас дотроо бодож явдаг юм. Тэрнээс одоо ингээд би огт тас харахгүй ингээд нэг морин хор хийгээл ингээд гараад ирсэн тийм хүн биш байх гэж бодож явдаг байхгүй юу. Тэгээд тэр утгаараа одоо би бас нэг удам судар маань одоо ингээд би нэгсэндээ одоо тэр өгөнжөлөж хөлтөнгөр манай хуурч хөлтөн ах юм байна. Цаашаа өг дээс нь ямар хүн байсан би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр би ямарсан нэг хоёр тэр ээжигээр талаас утганы хоёр дахь удмын хүн болоод ингээд одоо морин хууруудаа явж байгаа. Одоо миний хөөгдөд болохоор 3 дахь удам гэдэг ингээд цаашаа ингээд залгаад одоо манай ашцээ ингээд 4 дахь тэд нар чигээд ингээд хаяа одоо эдгээр чинь толгой янз бүрийн ингээд ордож байна. Тэгээ би тэн дээр чинь ингээд бас чиглүүлж өхийг бодно. Тэгээд одоохондоо жижигхэн байна. Тэгээд яг нь оролдохоор би бас 20-г ингээд явж идэг. Тэгэхээр ер нь бол одоо энэ чинь ингээд одоо ингээд миний надаар бодоод үзэхэд 4 дахь үеигээ ороо явж ин гэсэн байна л да. Тэгэхээр энэ маань ерөөс ингээд цаашаа өглөөд уламжлагдаад яваад байх миний гэр бүлийн ийм уран бүтээлийн одоо тийм зам энэгээр яваад байна гэж ойлгоод байна л да. Энэ хуур маань нэг ийм одоо сайхан хуур ингээд над дээр ирсэн байж байгаа. Тэгээ энэ болохоор одоо ингээд 40 жилгээд ингээд энэ дээр бичсэн ийм хуур орж ирсэн. Тэгээ одоо ингээд чих мэх ингээд тугарцсан. Тэгээд эдний бие сэргээж ингэж босгосон.
Тэгээ энэ бодог өнгийн болохоор ерөөсөө нэг алдуулахгүйгээр энэ яг нэг шорон бодог юм байна лээ. Тэгээ энэ шорон бодгаар бодсон одоо 65 жилийн өмнө хийгдсэн морин уур гэхээр ч одоо бас л их эртний хуурдаа ороо явж байгаа. Тэгээ энэ сайхан хуурыг одоо ингээд над бас сэргэн засварах энэ ажил ингээ оногч явж байгаа бас би их өөртөө их бас азтай юм аа. Энэ сайхан хуурыг барина. Энэ сайхан хууранд гар хүрж энийг амжуулна гэдэг чинь одоо хүний бас хүнд олдохгүй ховорхон хугацаа яа штэ. Тэгэхээр би энийг бас ингээ бүтээх энийг засвар бүтээх болсондоо их баярлалаа сууж байгаа. Тэгээ одоо энэ ингээд 40 жил гэдэг чинь одоо 61 оны юм шиг байгаа. Тэгэхээр 61 онд л одоо бүтээгдсэн хуур юм шиг байна. Тэгээ одоо ийм сайхан хуурыг ингээд одоо ирсэн байна гэж байна.